Агаарын бохирдлоосоо салж чадсан улс орнууд 1970-аас 80 он хүртэл Өмнөд Солонгосын айл өрхөд болон жижиг үйлдвэрүүд ихэвчлэн нүүрс төлөө эргэлдэг байсан нь агаарын бохирдлын гол их усүрүүдийн нэг байв. Ялангуяа Сөүл болон бусад томоохон хотуудад өвлийн улиралд утаа нэмэгдэж амьсгалын замын өвчлөл өсөх хандлагатай байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөд Солонгос улсын засгийн газраас шат дараатай бодлого хэрэгжүүлж айл өрх байгууллагуудын нүүрсний хэрэглээд байгалийн хийгээр ажилладаг халаалтын системд шилжүүлэх ажлыг эрчимжүүлсэн юм. Тухайлбал 1980 оноос эхлэн дэд бүтцийн өргөтгөл хийд үгэх хоолойн байгууламжуудыг хоттой хөгжүүл айл өрхүүдийг хийн халаалтын системд үе шаттайгаар холбож эхэлсэн. Энэхүү бодлогын үр дүнд 1990 нүүрсний хэрэглээ эрс буурч айл өрхийн халаалтын системийг хийн хэрэглээнд бүрэн шилжүүлсэн явдал юм. Судалгаагаар томоохон хотуудын хөхрийн давхар эсэл болон агаарт байгаа нарийн тоосонцруудын төвшин 30-аас 50%-аар буурсан байна. Ийхүү Өмнөд Солонгосын хийн хэрэглээнд шилжсэн бодлого нь дэд бүтцээ хурдтай сайжруулсан айл өрхөд хүртээмжтэй шийдэл санал болгосон агаарын бохирдлыг бууруулахад бодиттой өрнөлөө үзүүлсэн шилдэг туршлагуудын нэг болсон юм. Монгол улсад одоогийн байдлаар үүнтэй ижил төстэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ба үүний нэг нь төвхийн нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын дагуу төвийн дулаан хангамжинд холбогдоогүй сургууль, цэцэрлэг байгууламжуудыг хийн халаалтын экосистемд шилжүүлсэн бөгөөд Gorgas компани нь үүнд гар бие оролцсон нийт 40 гаруй том жижиг объектын дулааныг хийн түвшээр үйлдвэрлээд байна. Мөн хувийн хвшлүүдтэй хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар Япон, Солонгос улсын хийн халаалтын цонхнуудыг Монголд нутагшуулах цаашлаад 2026 онд 20 мегаватт дулаан үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна. Gorgas эрүүл агаар ихтлэхийн нэмсэглэл